Тэнд маш олон хүний асуудлыг хамтраад бид шийдэх боломжтой. Цөмийн эрчим хүчний асуудал байгаа. Ураны хувьд ер нь Японы одоо бас компаниуд сонирхдаг, Япон улсын хувьд бол нэлээд стратегийн сонирхол татж байгаа юм бүтээгдэхүүн. Энэ боломж Монголд байна. Одоо газрын ховор элемент гээд байна. Миний зүгээр хэлэх гэж байгаа зүйл бол юу вэ гэхээр монголчуудын бидний сонирхол бол юу вэ гэхээр байгалийнхаа баялагийг түүхийгээр нь зөөгөөд гардаг биш. Одоо хамтарч ажилладаг, бие биенээ ойлгодог, нэг тэнгэрийн тамхтай улсуудчүүдээ бид нар чинь нэг удам гаргалтай гэж ярьдаг. Монгол, Япон хоёр хоорондоо хамтраад одоо саяын хэлж байгаа асуудлыг шийдээд Монголын нутаг дээр тэр үйлдвэрлэл явуулахыг бид маш их хүсэж байгаа. Манайхаас түүхий зөөдөг биш, эцсийн бүтээгдэхүүн болгоод. Японд үйлдвэрлээд байгаа, хийгээд байгаа тэр одоо машины тэр зэс ордог одоо тэр моторын тэр хэсгийг Монголд хийлдэ. Болно. Энэ өндөр технологи шаардсан одоо газрын ховор элемент шаардсан тэр одоо зүйлийн, тэр одоо гар утас, тэр одоо бусад одоо нарийн технологийн тэр одоо элементүүдийг Монголд хийлд, тэр боломж нь байна, түүхийд нь байна. Тэнд нь боловсруулад, тэнд нь хийгээ тэгээ зах зээл рүү хамтдаа л гарыг. Аль нь л хожно. Монгол өнөөдөр 3 сая хүнтэй, 50 сая малтай асар их хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн байна. Хамтраад бас энэ асуудлыг шийдэлд тэнд түүхийдийн боловсруулалт хийгээд гаргаад бас зах зээл рүү гарыг. Ийм боломж байгаамаа. Би Японы засгийн газрын зүгээс зарлж байгаа сэрүүн дэлхий бусад одоо энэ одоо санаачилгуудыг бол байнга дэмждэг. Ер нь Япон улс бол дэлхийд энэ одоо экологийн чиглэлд тэргүүлэгч улс байх юм боломжтой. Дэлхийн нийтээр мэднэ, одоо Киотогийн протоколыг мэднэ, Aichi-гийн Экспог мэднэ. Дандаа л байгаль орчинтой холбоотой дэлхийн нийт хүн төрөлхтөнд ямар боломж байгааг энэ одоо Японы олон судлаач эрдэмтэд гаргаж ирж дэлхийн нийтэд харуулж байгаа. Энэ бол гайхамшигтай зүйл. Усанд одоо үзүүлж байгаа, усыг цэвэршүүлэхэд үзүүлж байгаа Японы туслам дэмжлэг бол дэлхийд тэргүүлж идэг. Маш олон зүйлээрээ Япон дэлхийд тэргүүлж. Тэр бүхнийг нэвтрүүлээд амьдралд бий болгоод яг хүмүүсийн амьдралд бодитойгоор нөлөө үзүүлэх боломж бол Монгол, Япон хоёр хамтрах юм бол боломж байна гэж хэлэх гээд байна. Би түрүүн хэлсэн тэр Монгол ахуйн тухай. Монголд өнөөдөр байгаа тэр газар нутаг, Монголын газар нутгийн нэг онцлог байгаа. Энэ нь маш их газар нутагтай 1.5 сая квадрат километр газартай. Дунджаар 1 км газар нутагт 1 хүн, 2 хүн, 1.5 хүн ноогдох моноогдож байгаа газар шүү дээ. Тэгэхээр тэнд байгаа ахуй, тэн дээр Японы технологи энэ бүхнийг нэмэхээр хөгжлийн шин загвар бий болох гэдэг байна. Байгальд ойрхон асуудлыг байгальд ээлтэйгээр шийдэж чадсан дэлхийн нийтийн анхаарлыг татгууц тийм хөгжлийн шин загварыг хамтдаа бий болгоё. Ийм боломж байна гэдгээр би өгөө өндөрлөхийг хүсэж байна. Одоо ингээд асуулт асуух хүмүүст одоо боломж олгоё гэж найдаж анхаарал тавьсанд их баярлалаа. За их баярлалаа. Баярлалаа. Бид нар бол маш их уран болол танаас авлаа гэж бодож байна. Одоо цаг хугацаа бага байгаа ч гэсэн ерөнхийлөгчийн тавьсан илэрхийлэлтэй холбогдуулан та бүхэнд тавихсан асуулт байл тавина уу? Микрофон марж. Илтгэж ерөнхийлөгч танаас үнтэй төлөвлөсөнд баярлалаа. Таны бие намтрыг бол би сая хайрлаа. Та Эрдэнэт үйлдвэрт мэргэжлэнээр ажиллаж байсан гэж бас таны намтар дээр бичсэн байх юм. Би бас 15 жилийн өмнө Монголоос ирсэн одоо оюутнуудтай хамт молибденус рениумыг гаргаж авч төрийг одоо би молибденус гаргаж авах судалгааг бол хийж исэн юм аа. Рениум гэх мэт ховор металл бол Японы одоо өндөр технологиг дэмжиж ирсэн одоо гол материал байгаамаа. Энэ бол улсын одоо хөгжил улс маш чухал металл гэж үзэгдэж байгаа. Харин бол танаа оронд бол энэ бол асар их байгаа гэж бол би бодож байна. Ингээд асуултанд орё гэж байна. Нэгдүгээрт
Японоос та бүхэн ерөнхийлөгч та одоо бид нэр Японоос юу хүлээж байгаа вэ? Нөгөө хоёрдугаарт ховор металлын олборлолт мөн түүнтэй холбогдох одоо үйлдвэрлэлтийн хөгжилт ямар үйлдвэрлэлт бол одоо Монголын үзэсгэлэнтэй байгалыг бас одоо эвдэлж магадгүй гэсэн тийм бас байгаа бах. Энэ талаар та ямар бас бодолтой байдаг вэ? Энэ талаар би танаас асуух гэсэн юм аа. За баярлалаа. Тэгэхээр би Эрдэнэ төлөвлөлтөд 10 дугаар ангид төгсөөд ажиллаж исэн. Тэгээ жирийн одоо засварчин хийж исэн. Би өөрөө бас малчин айлын хүүхэд байгаа. Миний дээр 7 ах байгаа. Манайх одоо 8 хүүхэдтэй юм айл. Тэгээ тэр амьдрал бол надад бас их юм сургасан. Одоо тэр ажиллаж исэн, жирийн ажилчнаар ажиллаж исэн, малчин айлын хотонд одоо төрж өссөн энэ бүхэн бол надад бол их зүйлийг сургадаг юм аа. Асуултын хувьд Япон одоо улсаас та бүхэн юу хүлээж байна вэ? Ер нь та бүхнийг л хүлээж байна. Тэгэхээр үүгээрээ би юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр Японы одоо хөрөнгө оруулагчид ялангуяа хувийн компаниудын хувьд нэг ийм хандлага сүүлийн 20 жил бас ажиглаг байд юм шиг байгаа. Бусд нь эхлээд орог юу болох нь вэ? За тэгж байгаа дараа нь бид нар очие доо гэдэг. Одоо энэ хандлага бол хуучирсан. Одоо сэрэх цаг болсон. Монголыг сонирхож байгаа бол хүрээд ирээ. Одоо зарим нь бодож иж магадгүй. Дэд бүтцийн сул, хууль дүрм нь муу. Бодлого нь ойлгомжгүй. Тийм байх тусмаа харин ирээд тэр бодлогыг ойлгомжтой болгох тэр хамтраад ажиллая. Дэд бүтцээ хамтраад сайжруулъя. Боломж байна. Одоо хэн төрүүлж ирнэ? Одоо Монгол бол бас өнөөдөр яг үндэ ашигт малтамлын чиглэлээр бол дэлхийн нийтийн анхаарлыг, дэлхийн одоо том аж ахуй нэгжүүд, дэлхийн том гүрнүүдийн анхаарлыг татаж байна. Бидний сонирхол бол манай орны хоёр талаар Орос, Хятад гэж агуу одоо том хоёр ийм гүрэн байгаа. Энэ хоёр гүрний эдийн засгийн сонирхолч манад байна, улс төрийн сонирхол тэртээ тэргүүл байна. Бидний сонирхол бол Япон улс шиг бидний 3 дахь хөрш гэж нэрлэдэг. Бидний гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл гэж хэлдэг. Энэ орны хөрөнгө оруулалт ахиухан орж ирээсэ. Тэгхийн бол бидэнд тэр балансыг барих боломж бий болж байгаа. Бид нар ингэж хэлдэг. Манайх руу хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол байгаль орчин дээлтэй байх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Технологийн хувьд бол хаягдлагүй өндөр байх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Яг үүгээрээ бид юу хэлээд байгаа бэ гэвэл Японы энэ хөрөнгө оруулалтыг хүлээгээд байна. Цаагаараа Япон гэж хэлээд байгаа шүү дээ. Уг нь бол хамтарч ажиллах сонирхолтой байна. Тэгэхээр хүрээд ирцгээ хамтарч ажиллая гэсэн ийм хүлээлт байгаа. Тэгээ манай хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн гэж 13 жил явсан. Одоо цаашдаа стратегийн түншлэл гэж бид одоо ярьж эхэлж байгаа энэ зорилтыг бий болгож байгаа. Энэ дээр бол ерөнхийдөө ойлголцол тохиролцоо энэ айлчлалын үеэр хийчих байх гэж найдаж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Япон, Монгол хоёр орн олон салбараар бодлого үйл ажиллагаагаа олон жилээр олон салбарт уялдуулан харилцан ашигтай ажиллах, харилцан ашигтай одоо байх ийм боломж бүрдэж байна. Ийм боломж бүрдэжээ гэдгийг л хоёр тал хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр энэ бол их том боломж юм аа. Газрын ховор элементийн хувьд нэг л зүйлийн одоо зөвлөмж хэлмээр надад санагддаг. Бүр хайгуулаас нь эхлэх хэрэгтэй. Монголын хууль бол бас эхлээд хайгуул баахан мөнгө зараад чи юмаа олцсон бол одоо боловсруулах эрхээ, давуу эрхээ тэр аж ахуй нэгж тэр улс өөрөө авдаг л да. Эхлээд бусд нь ороод хайгаад олоотхог байна уугүй юу тэгж байгаа л бид орё доо гэх юм бол хожигдчихно. Миний бодлоор бол газрын хууль элементийг тэр өндөр технологи ашиглаад бүр хайгуулаас нь эхлээд олохт нь хамтраад тэгээд олоод боловсруулахт нь хамтраад ингээд ажиллах юм бол боломж байгаа гэж ингэж хувьдаа бодож байгаа. Байгаль орчны асуудал дээр бид санаа зовдөг учраас үнэхээр байгаль орчинд халгүй ийм өндөр технологиг л оруулъя гэсэн. Энэ дээр бас Япон Монголын харилцаанд бол өргөн одоо ийм боломж бий.